Юу яа. За та өөрийнхөө морийг ихлээр бариад аа. Ордноосоо бариад. Ангийнхаа морны дэлэг зас хоёож ирээ. Нэвтрүүлэг маань Монгол анчин учраас би та бүхэнд 3 үеийн анчинг танилцуулах гэж байна. Бадрах гэж энэ сайхан буурай байна. За манай Бадрах ахын хүү Ганбаяр гэж бас одоо энэ нутгийн уугуул ан хийдэг юм залуу байна. За манай Ганбаярын хүү хэн блэ? Мөнх нар гэж ийм хөөрхөн хүү байна. За ингээд удам донцсон 3 дахь үеийн анчид байна. За Баяа хатгаар бол цаашдаа бол нэлээ юм ярина. Хин Ганбаяраасаа ганц юм тодруулчих. Анд хизэнээс явж эхлэв. Анд би чинь 7 дугаар ангид байхдаа анхан анд явж гахаалжсэн. За хамгийн анхныхаа ангаар л. Тийм бүр жишээ хүүхэд нөгөө нэг октябрын баяр гэж 11 сарын 7-нд тэр яг тэр өдөр таарж. Тэгээд би нөгөө аав маань тэр үед байхгүй. Тэгээд нөгөө мөр үзээ цаас ороод тэгээд бууга өгөөч гэж ирэхэд нь би цуг дагаж явъя би юу үзье гэж яагаад. Тэгээд анх удаа буудаад хаалж ирсэн. Аавгүйгээрээ явсан юм байна. Ам бол тэгээд энэ нутгийнхаа голынхоо залуу хүмүүст ах нарыгаа дагаж яваад. Тэгээ чи өөрөө буудсан. Тэгээ өөрөө буудсан. Оо за чи тэгвэл ерөөс ямар таан ч юм байна шүү дээ. Хүү маань дунд сургуулиас ихтэд явсандаа бараг л алханг руу орох үедээ л 8 9 рүү орж иж. Тэгтээ тийм дуртай биш байсан. Хин үедээ юу? Тий. Тэгээ өөр нэг санамсргуулд байхгүй хойгоор хүмүүстэй бас яаж яваад тийм бас ан хийсэн усуудаа явж ирээл тэгэл тэгж явах сонирхолтой болцсон л. Зөв. Тэгээ анхнаасаа нэг тийм үе тохиол. Тэрнээс хойш тэгэл ерөнхийдөө аавыгаа дагаал заваараа тэгэл хаяа нэг ер нь би нэг анхны цас гахаа маха нэг хаяа өвөл чон монд ийм л юмд явдаг ер нь манай. Тэгтээ яах вэ? Сайн сайхан яваад ирээсээ ол зомогтоо тэгэл ирүүл саруул бэртлэгийн төлгөө тийм сайн сайхан явуул тэгэл болно. Тэгэл яваад ирсэн л тэрийг л бодчихсон да. За одоо тэгтэр л мэдээж хүү бол өөрийн гэсэн өсөл мөрөөдөл бас байгаа бах. Магадгүй өвөөгөө аавыгаа дагаад анчин болоод болчихвол болов яадаг бол. Яас та өөрийнхөө өөрийнх нь дур сонирхол бас энэ чи хаяа тэгэл эдрийг мордоод явахаар л араас дагаж магаал нилээ явуулж байгаа л буцаж буцаал ингээл ийдгийг тэгээд бодвол бас сонирхолтой болоод ийд юм уу яадгийг тэгээд өөрөө том болоо шийдэх бах та. Мөнх нар том болж байгаад өвөө шиг аав шиг анд явах уу? Явна. За тэгвэл ингээд та бүхэн манай 3 үеийн анчтыг харж байна. Одоо ээж хүний хувьд бас анчин хүнийг эргийн хувьд манай үзэгчдэд хандад нэг өрөөлөл л дээ. За би нэрүү саруул үзийтэй сайхан ол зомогтой аян замдаа сайн яваарай л гэж. За өрөөлөөр болов. Таны аавыг би бас анчин хүн байсан гэж сонссон. Та бас нэгэн тийм анчны нэвтрүүлэгт оролцож байгаа үед анчин аавынхаа тухай бас нэг дурсаач. Манай аав ч одоо миний мэдхийн ланч ан хийжсэн хүн. Ер нь одоо гахаа чон ерөөсө тэр үед ямар ламтай алдв тийм бүх юмыг алдаг. Өгчүүлтэй уул хатанд явна, ан гөрөөнд явна. Тэгэл анч хүн байсан те манай аав. Та аавыгаа дагаж анд суруу, би даад суруу. Гэхдээ би ч одоо аавыгаа дагаж анд сурсан хүн. За. Ямар сайн аав маань намайг үргээгээд дэргээл явуулдаг. Би ч 2 3 ар үргээчээл дургуцаал би буулаа гэд ингээл явчихдаг. Тэгсэн харин сүүлд өөрөө аянтай анч болсон шүү дээ. Яаж найдаа манай хүүч хэрэггүй.
буу хол юм болчих юм одоо. Анд юм дургуумаа гэж хэлсэн. Тэгээ өөрөө тэгээд яг та ханы жил авч өрөөхтэй болоо тэгээд нас бий тогтхын алдад бас аавыгаа дуурайж анд яваад тэгэл анчин болсон юм тий. За. Ер нь анчин хүний нэг тийм одоо бахархал гэх юм уу тэр ан агнахын сайхан нь юундаа байдгийг. Одоо магадгүй бит хоёрыг энэ нэвтрүүлэг үзэж байгаа ямар нэгэн ан гөрөөний тухай ойлголтгүй хүмүүс бол төсөөлөлгүй байх тийм ээ. Та тэр хүмүүст бас өөрийнхөө тэр сэтгэл төрдөг. Яг тэр ан агнаж яхад танд ямар сэтгэл төрдөг. Тэр анчин гэдэг чинь одоо ан хийн гэдэг чинь эр хүний л одоо нэг бас л хийж явах ёстой л зарчим юм шиг байна. Нэг үйл гэж юу? Нэг үйл. Одоо эр хүн бол төрчээд ан хийж чаддгүй. Амд гарч чаддгүй. Адуу хийж чадахгүй хүнийг бас тэр болгон эр хүн гэхэд хэцүү шүү дээ. Би тийм учраас одоо бас аавар ирэн бахархдаг юм. Ажил хийсэн ч аймаг сум улсын авраг малчин болтор явж ялээ. Ард гарахад бол алддаг байлаа. Амд гарахад аймгийн зам болж ялээ. Адуу яд аймгийн алдар туяат болж исэн байна. Оо за. Тэгээ энэ сайхан одоо буянтаа өгсчүүлийнхаа буянт сайхан явж гинөө дүүнэ одоо. За. Аавынхаа хийх ёстой юм дундын гүйцээ дутуугийн гүйцээгээд дундын дүүргээл ингээл моревол уйчдаг зур аавчхан тэр нэг барилдаж олон төмнийг шаагуулаагүй ч гэсэн моророо бол нэлээ одоо сум орон нутаг хөвсгөлийн нэрийг бол их гаргалаа одоо яг. Одоо Монгол улсын алдар туяас хүртэл болтроо зүтгэлээ. За сайхан бахархалтай байна. Бахархалтай. Тэгэхээр бол ан агнахын одоо гол сайхан зүйл нь бол нэг эр хүний хийдэг үйл одоо нэг бахархал гэж байгаа юм байна тий. Би бол тэгжил боддог. Энэс зөвөр нэг хүн болгон ан хийгээд идэх юм биш. Мэдлэмжтэй, мэдрэмжтэй анга хаана байгааг мэддэг, газраа мэддэг тийм л хүнийг анч хүн шүү дээ. Энэс зөвөр нэг араад гараад алаад идэх тийм амтэн гэж одоо үед бүр ховор болсон шүү дээ. Нилээ чанар чансаа хүний хөдөлмөрийг нилээ гаргаж хөлсийн чахруулж байгаа л ан хийх чинь нилээн болж ижил ан хийн шүү дээ. Аа. Юун дээр бол буу сонгохын хувьд бол та ямар одоо танд бууны одоо юу нь танд илүү чухал байдгийг та юуг ямар үзүүлэлтийг харж ирнэ бууга сонголт. Гөө яах вэ энэ одоо жаахан янз бүрийн гой буу гарцсан. Одоо намайг аавыгаа дагж явж дан сурч хахад нэг харвины буу л байсан. Тэргээр л одоо харвинс бууга муу гэж байгаа юм биш. Тухайн үедээ болж л байсан. Одоо л яах вэ янз бүрийн сайхан орнуудын одоо нэг тийм гой буунууд гарцсан. Одооны анчид гэж байгаа чи одоо нэг хурдан машин хол тусдаг буугаар л ан хийгээд байна. Энэ бол одоо бас нэг тийм анч хүн биш шүү тэр бол. Одоо нэг ясны одоо яг зөв сонирхлоо дагаж л ан хийж байгаа. Та нөгөө бууны дуран дээр ямар шүү бодолтой явдгоо мэдээж л таныг анх ангижихад бол ер нь дуран хоо тийм дуран морон гэж байдгүй шүү дээ. Зүгээр хараагаараа нүдэрээ л буудна. Одоо ч өөртөл би бол дурангаар буудаж чаддаг хүн. Сураагүй. Одоо та шууд ил хараагаар. Ил хараагаар. Оо за. Таны холын хараа бол одоо дайжгүй юу? Дайжгүй. Ер нь 8-9 хүн явж байгаа хараагүй минь би л харах байх. Тэр тэгэхээр юу вэ нөө? Бас нэг тийм нэг данд явж байгаа учраас орчноо харж хянд явъя гэдэг тийм өөрөө ингээ цаанаасаа тэгж бодож харж гин үү? Эсвэл ер нь өөрөө ирэхгүй болоод харж гин үү? За тэгвэл ер нь яг нэгэн данд явж байгаа юм чинь тэргээр ороогоор юу явж гэн энэ билээр нь юу явж гэн гэж бол хүн бол харж явна л да. Гэтэ ер нь нэг тийм харж явахад аяндаа амтан олоод харцдаг байхгүй. Тэгэхээр бол нөгөө нэг амтан ер нь одоо энэ уулын ч гэдэг юм модны энэ хаваар явах ёстой гэсэн нэг та нэг тийм баримжаа бол байгаа тий. Тий байгаа. Дуртай газараараа амтан явахгүй. Тэгэхээр таны хардаг хэсэг бол яг тэр нэг амтны явах хэсгээ онцолж хараад тэрийг болохоор нэг одоо амтын энэгээр явна да энэгээр гарч ирээд ингэж зайн энэ лүү буuna гэдгийг мэддгийн хувьд л одоо
тэр хэсгээ хараад яваад. Тэр хэсгээл олж. Тийм учраас та төрүүлж хараад тийм төрүүлж хараад байна уу гэж бод. Бид нар бол одоо магадгүй ингээл нийтэд нь л хараад байна тийм. Төрүүлж хараад за тэнд одоо тийм амти явж яах гэхэд хаана гэдэг. Тэрийг бол хорохгүй их удаж байгаа хүн бод энэ л гэдэг. Одоо сав яв. Тэгэхээр тэр чинь бол бас анчин биш вэ гэсэн үг. Яг одоо дагж явж ан сурах байгаа л хүн л байх та бодоо. Тэрнээс зүүн бол та тэнд байна гээд тэнд ан явж ийн гэхтэр бол мэддэг хүн бол шууд таны тэр зүг рүү харах хэрэгтэй тийм. Одоо тэр хадны доогор одоо ингээд гүйж जैन зогсож जैन гэдэг ингээд айл хадл гэдэг байгаа. Тэр ягаа бас ялгаж харна гэдэг чинь бас л мэдрэмжлээ. Яг зүгээр одоо хүмүүс анчин хүнээс нэг тийм энерги хайрлах юм асуулаа энэ төр гэх л байх. Гэхдээ анчин хүн гэдэг чинь алуурчин биш шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бол та бас нэг амьтныг хайрлах ёс гэх юм уу да харсан болгоно бас нэг агнаад байдгүй гэж би бодож байгаа анчтыг бол та тэр амьтныг ер нь яаж хайрладгийг ер нь тэгэл явж яхад чинь одоо болж өгдгийн бол одоо нас бүдүүрсэн хөгшин одоо жишээ нь одоо бодон гэхэд чинь хий зөөр нэ баг бодонгаа айлгаад үржилттэй сэлээсэд орохгүй тийм мэдрийг бол алж баг одоо тороо юм уу миг човсыг бол одоо алхад хайрж байх хэрэгтэй байхгүй юу? Өсгөж. Тэр хүн алах нь ална. Алахтаа өсгөж алах хэрэгтэй амьтны. Зарим нь болохоор бол ерөөсө харснаа л ална. Гэт ингэж байгаа байхгүй. Тэр чинь буруу байхгүй. Амч хүнд бол одоо бас сэтгэл таарахгүй л асуудал та. Та юу гэдгийг одоо би ерөөсө амьдралдаа тийм ан ер нь хийхгүй шүү гэж бодож явдаг тийм амьтны төрөл юм байна уу? Одоо байлгүй яах вэ? Хангаа дэлхийг хайрлна. Хангахаа амьтан хайрлна. Авсан ч одоо өөрийнхөө боломжоор нь авчиад сайхан явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр үгүй яах вэ? Би танаас бол юу гэж асууж байна гэхээр бол жишээлбэл та бол чон бол агнана те. Юугаа бол хаагаа бол агнана. Гэтэл магадгүй за би тийм төрлийн анг бол ерөөсөө буудахгүй гэсэн тийм ам байдгүй танд. Байдгүй одоо дахин таацтай одоо бааугаа байна. Одоо энэ бог согоо. Тэр чинь одоо тэр болгон буудаж болохгүй шүү дээ. Хуйлтай. Алахгүй шүү дээ бид нар. Та ер нь тэрийг бол зүгээр хууль байгаа учраас буудахгүй гэж байна уу? Аль эсвэл ер нь л дэмий гэж боддог юм уу? Ер нь тэгээд сайхан амьтныг буудах ч бас онцон шүү дээ. Сайхан 12 цонцон 12 буу явж яхад тэрийг буудаад гэдэг чинь ер хүнд бас л нэг тийм таарахгүй л асуудал оддیں۔ Хайрламар санагдаад байдаг байхгүй юу? Хандгайгаа ч нэг сайхан амьтан байна. Тийм ээ. Та бол хандгаатай их олон тааруу. Манай энэ чи одоо энэ хоошоогоо манаагаас хойш 77 тарам гэж одоо жинхэнэ хандгаа орон байдаг. Тэнд бол одоо энэ өхөр шиг штэ. Нэг сарлаг ингээд тасалсан юм шиг л 5-10-аараа 20 дээр явж идэг сүргэлж явдаг. Тэгнэ штэ. Юу одоо орооныхоо үед тэгдэг юм уу? Эсвэл ердийн үед? Зүгээр ерөөс жир одоо жир үйдээ. Тийм үү? Одоо энэ ороон өнгөрөөд одоо тэгээд нөгөө бууран хандгаа ингээ хандгаагаас салаад ирэхээр ингээд хоорондоо сөрөглээд олоолаа болчих. Эр хандгаанууд нэг бууран хандгаанууд нэг тустай болно. Ингээ хандгаа тугал могол нь одоо тэгэл нэг зоргон шүдлэн юу ч гэдгийг термэрэнд болохоор бас ихийгээ дагна. Тэгээд тэгж л сөргөлж олноор явна та. Буур инг гэ та хэлээд эн чинь бол тэмэн дээр яригддаг нэрнүүд үстэй. Тэгээд хандгаан дээр та яа. Хандгаа чи нөгөө 90-ийн бууран хандгаа гэдэг. Одоо нөгөө тэмэн шиг том гэдэг утгаар одоо тийм том дүүцүүлж тэгж нэрлээд байна. Эмээ нь бол ингэн хандгаа. Ингэн хандгаа. За. Нар салхинд онгосон нүүдэлчин омгийн цуваанаас нас залуу баатрууд модон дүүчинд торниж нанхаад улсын хэрмийг өдтөө сум шиг давж навчин хэлбэрт сумаар өрн дорныг зөөж 8 дөрмөн сэлүүртэй хөлөг онгоц дархлаад наран улсын хэл рүү сэлж явсан түүхтэй алдан шармал тоногтой зандан суудалд налайж 10 цагаан хуруундaan очир алмаз гялал зуулсан
Арабын шахын өмнө дэлхий бүхэлзэж байхад арьсан цамцан дээрэн булган дээл хэдэрч аргил бадрун гартаан элдийн бариулаад хаад анчин малчны баатар ирс арчаад өнгөрсөн түүхтэй. 800-ны өмнөх сууд Монгол хүн тэр нарийн ширмэн гөлмөн дээр ган дөрөө жийж намхан чэрэг мордынхон хур дэлэн дээр бүхийж наран шингэх зүг рүү сурам бугуйл шидэж намтар түүхтэй Парисын алтан самхыг уургалаад нааш цаашин ганхуулан татж явсан удаатай. Хуулинд бол нөгөө цасан хунгарлуу шахаж агнах, хадан цохооноос нисгэж алах, за голын мөсөн дээр тишиж алах тий. За бас нөгөө гүйдэл зам дээр нь отох. За эсвэл нөгөө нэг тижэл будаа тавьж байгаа агнах, нохоогоор агнах энэ төр гээд нэгээд ийм аргуудаар агнж болохгүй гээд ингээд хуульчилсан байлээ л дээ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө хориотой арга юм шиг байна. Тэгэхээр бол ер нь бол та залуу анчтад хандаж хэлэхэд бол одоо яг энэ ямар аргаар уламжилт аргаар ан агнана гэдгийг залуустаа та нэг хэлж өгөөч. Яаж агнахыг одоо зөвшөөрөд байгаа юм. Уламжилт ан гэдэг нь юугаа хэлээд байгаа юм. Уламжилт ан гэдэг чинь ерөөсө мориороо явж өвөр туруугаа харж алаа гисэн одоо хаавал гахаа зөвшөөрөл юу авсан бай тэрийг л алах ёстой шүү дээ. Тэгэхгүй зөв харагдсанаа халаад одоо манай энд бол тэр нохоо мохоогоор тавьж ан ман хийх тийм бол одоо өстө манай суманд бол тийм байдгүй. Тийм. Өөр газар бол одоо нохоогоор ан хийж जैन. Өндөр цагааг хадан дээрээс чочоож хийсгэж ан хийж जैन. Энэ төргээл ярьд. Энэ бол одоо анд зохихгүй асуудал шүү дээ. Тэгэхээр бол уламжилт ан гэдэг бол ерөөсөө мөрийн мөшгөөд тэгээд үргээгээд тэгээд алхахыг л одоо нөгөө суурин сууж байгаа буутахыг л уламжлалт ан гэдэг юм уу? Тий, тэгж байгаа. Тэгээ одоо нэг том ард ордсон байхад мөрийн үдчихэд за энд ордсон байна. За одоо энийг яах вэ гэд суураа олсон. Суураа олсон гэдэг чинь энэ хавтгай ард дотроос арийнхаа цоорхог олд суугаад ан хийж чаддаг хүнийг л анч хүмүүс шүү дээ. Тэр чинь бол нөгөө нэг амтан гарч ирэх одоо амтан ч одоо нэг л замаар явна шүү дээ. Чон гахаа хоёр бол нэг замаар. Гөрөөс буг согоолоос өөр замаар. Ер нь голдуу л ер нь тэгэл буг согоо бол ер нь тийм яра ирмэг өндөр адраараа ирнэ. Гахаа чон гэдэг юм болохоор тэр заавал бартаагаа дагж ирнэ. Тийм учраас тэр барта хаана байна? Тэрний тарихыг муу одоо дайл бургас шугуй одоо энэ ургасан дотор хаана байна гэдгийг мэдж л үргэж тэгжэл алахыг одоо жинхэнэ одоо анч хүн шиг уламжилт арга гэх юм да. Үргэлгний тухай та нэг жаахан хуучлаач. Үргэлгэн дээр яг юу анхаарах хэрэгтэй байдгийг. За үргэлэг хийхэд бол одоо амьд нь хаанаа хэвтэх үү? Хаагур явж үргээх үү? Тэрийг мэдчихэж л үргэж нөгөө гарах ёстой газраа нь гаргана шүү дээ. Тийм учраас үргэлэгч бол онцлог байх ёстой. Одоо мэдрэмжтэй. Тий. Хаанаа хэвтэж, хаанаас нь өгсөж тасан зайлгаж үргээх үү ч гэдэг юм уу? Жишээ нь. Тийм аргаар л одоо ан хийн шүү дээ. Үргэлэг хийгээ явж итэл сураад үлддэг бас амтнууд байх шиг байгаа нэ. Шууд туугдаад гардаг амтан бас байдаг юм шиг байгаа. Тий. Ер нь яг үдэ тэр чин тэгээд тийм үлддэг амтан бол ер нь бодно л байдгийн дөө. Бус амтан бол тэгэл хүний дуу авлаа. Тэгэл дагаал. Чон бол сууж үлдэхгүй. Үгүй. Ер нь авсаар чан бол ерөөсө туугдаад гарах уу? Туугдаал гарна. Яг нэг тийм ахим гэдэг боргол бодонгод бол ер нь тэгээ нэг тэгсгээл бартаараар зогсож байгаа л үргэлэгчин өнгөрөө шүү дээ. Тэгэхээр тэр бодонгийн хувьд бол олон удаагийн үргэлэг үзсэн байх тийм. Тэстэн үгээс болтыг үзсэн амтан байтаар шүү дээ.
гай газар доороос гахаа модон дотроос гэдэг нэг ярьдаг та тий. Тэр зүрүүгийг бол одоо би бол урд нь ерөөсөө анзаардаггүй байлаа. Аа. Тий. Зүгээр сая ингээд тантай цугийн зэрлэг гахаа авд явахтаа л нэрэл одоо гахаа бол модон дотроос л гарч ирдэг юм байна да. Модны ламт юм да гэж тэр үг яг сууд толгойд бууж илаа. Ортой үг л дээ. Тий. Одоо хуучны анчтай ярьдаг үг. Гай газар дараас идэж гай гэдэг чи одоо хэлж ирэхгүй шүү дээ. Тийм учраас газар дараас гахаа гэдэг чи ерөөсөө модон дотор л байна. Тэгжэл одоо дээр үе хуучны үг байна те. Одоо та түрүү хэллээ хурдан машин хол тусдаг буу хоёроор л үнэхээр энэ залуус ан хийгээд энэ да гэж те. Тэгэхээр та зүгээр энэ уламжлалт аргаар ангаа авч үлдэхийн тулд залуус дүүнэртэй залуу анчидтай хандаж юу хэлэх юмээр байна анхааруулж захих. Яг одоо тэгээд юм хөгжсөн болохоор одоо би тэрийг нэг хориод байх гэж юу яах вэ? Ер нь тэгээд залуу анчид ер нь юмыг бас нэг авах гэсэн юм аваад үлдээж хайрлж үлдээх ёстой байхгүй. Тэрнээс одоо тэр машинаар ингээд бүгдийг нь зөөр яах вэ? Хэрэгцээ гарсан үед одоо энэ чон нэлвэссэн үед бол чон алхад бол харин тэрэн талд юу нэг үгүйсэхгүй. Тэр болгонч машин харагдаж машинаар хөөлж алуулаад идэж амт юм биш үү чон бол. Яг л тохиолдол нэг ороо өглөө чөн мөн явж байхад гэнт нэг тийм л юм байдаг. За энэ 3-4 гахаа явсан бай. за Яг нэг аль зүгт явсан байна энэ? одоо ингээд зүүр шагаа маягтай. За та ийшээ явсан гэдгийг яаж магадгүй ийшээ яваагүй юм уу одоо? За тэр чинь нэг мөрийг харж хэлнэ шүү дээ. хөлөө яаж чирж байгаагаар. Тий. Тийм учраас энэ гахаа чинь ингээд хойно ингээд хоёр юутай байхгүй. За тийм байна тийм байна тий. Нэг юм хоёр. Аа. Тийм учраас энэ хойно одоо тийм тусгай илүү тийм одоо хөл шиг. Чи. Тэгээд ингээд энэ зуурш явсан бай. Хэдэн гахаа гинэ? 4 гахаад явсан шүү байна. За та юу яаж чадах вэ? Одоо насын ч юм уу баримжаа. Авал энэ бол нэг 2 бүдүүнтэй нэг ховстой нэг тороотой тийм л 4 гахаа явсан. 4 гахаа явсан байна. Том жид мөр байна. Юуны хувьд бол цаг хугацааны хувьд бол хэд хоногийн нэг 2 юм уу хонцсон байна да энэ мөр бол. Энэ мөрөө? Ер нь 2-3 хонцсон хуучирсан бай. Ааха. Шинэ мөр байх юм бол ирмэг юм нь бас шал өөр. Цаас мас нь ингэж мөсрөхгүй. Одоо энэ хуучин 2-3 хонсон учраас эн чинь хайлмагтаад мөсөрчин учраас тэгж хэлээд байгаа. За. Бас нарийн харж гин те. За. Янзтай ясны шүл. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд бүрэн судгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Анчин хүнд энэ газар нутгийнхаа баримжааг олох, зүгчийг олох бол айгу чухал эрдэм гэж би бас хараад байна. Тийм. Та ер нь одоо ууланд явахдаа зүгчигээ яаж баримжаалж явдаг юм бэ? За зүгчигээ бол яг хөдөө нөгөө хойд урд баруун зүүн гэдгээрээ бас хөөн. Ихтэй бол одоо ингээд оройтой юм харж яхад төөрсөн юм хүн бол одоо тэгэд наран тал руугаа одоо модны давирхаа урсгалт нь ихтэй шүү дээ. Тэр болохоор зэрэг аргагүй л урд зүг юм байна гэж ойлгоно. Шөнө бол одоо бүр аргаал зүй тэгээд ингээ долоон бурхнаа хараад хойд зүгээ тодорхойлох. Иймэрхүү юм одоо өөрийгөө ингээд зүгчийг олоод яваад идэх юм. Мэдхгүй газар бол мэддэг газар бол яг одоо сурцсан юм энэ тэргээд. Та бол одоо хоёлаач одоо 6-7 хоног шахуу явлаа. Би таныг ер нь тэр газар орон дотроо будлаад төөрөөд тойроод ирснийг ер мэдэхгүй. Тэр одоо олон жилийн дадал байна уу? Юу вэ? Олон жил явцсан. Тэгэл одоо амьт нь хаана байгаа гэдгийг мэдж байгаа болохоор тэгэл зүгчиг гэдэг бол нэрээс хамаарахгүй шүү дээ. Тэд хайцаа онож явах байх гээд баримжаа бас заримдаа яваа. Тэгээд хэтрээд яваад ирэхээр зэрэг одоо юу болж явдгийм бол доо гэл. Санаа зовоод тэгэл. Та нар ингээд нөгөө богино долгооны станцаараа ингээд яриад тэнд уулзъя гэд тэгэл яг ирээл уулзах юм. Тэр их гайхалтай санагдсан. Одоо Улаанбаатарт бол магадгүй хүмүүс чинь баг байгаа газараа заагаад энийг олохгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр чинь энэ их битүү модон дотор та нар тэр за тэнд уулзъя гэж хэлээл яг мөргөлдөөл уулзах юм. Тэр одоо тэгэхээр бол газар орноо сайн мэдгийн шинж юу? Тэгэлгүй яг газараа мэдээд ямар газар гэдгээ мэдчихэл тэр газрынхаа тэнд л уулзна гэхэд зэрэгэл тэгээд тэндэл очиж шүү дээ. Одоо энэ цог яваа залуу сүүлийн үеийн анчингууд бол газрыг бол одоо мэдэхгүй учраас төөр хөмөөрөх юм уу янз бүрийн гарах гээд идэв. Тэгээ ер нь нэгээд анч хүн бол ер нь явж байгаа газраа сайн харж явах хэрэгтэй шүү дээ. Би ямар газраар яваад хаана хүрээд ирв. Жил модон дотор адилхан мод юм биш үү? Тэгээд яаж Гэг одоо тэгтээ дэр чинь одоо жишээ нь л одоо сая саандаагт яваг тоноо тэгээд цаашаа харамт ингээл явж явах чинь за өдөр тэнд уулзсан шүү. Уцсан жалгын ихэнд уулзсан шүү гэхэд тэгэл бид нар уулзж ирсэн. Тий. Тэгэхээр жалгын тэрийг нөгөө мэдж байгаа байхгүй. Жалгын их гэдгийг бүгдээрээ ойлгочих чинь тий. Ойлгодно. Тэгээ нөгөө газрынхаа бас нэршлээ мэд. Нэрээ. Тэг учраас л яаш. Одоо тэгээ Дулаан хааны тэнд уулзсан шээ гэхэд л тэр газар олоод уулзсан шүү дээ. Тэрийг харин мэддэг л байх хэрэгтэй байхгүй. Гол нь одоо. Тийм байна. Анч хүний одоо ганц хурж байгаа хоёр бол хоёулаа. Тэрийг мэддэг байж болох. аль нь одоо явц сурцсан тэр газараа мэддэг. Хэдийч өглөө оройч шөнч тэгэл очино гэсэн газараа л очдөг байхгүй. Тэрийг л одоо жинхэнэ одоо анч хүн юм л дээ. Анхныхаа үргээд дээр уулзъя. Сонсоо. Дунд өндөр амар өдгөө зүтгэхэд гараад ирж шүү дээ. Харин тэгээ чи хярлаад дээгүр хярлаад хоолоонд нь хашаа идэн байгаа. Алга бид нэр эндээсээ яваад очие. За. Би анчин хүмүүсийг их төвчээртэй хүмүүс байна гэж анзаарсан. Одоо тохиолбол ингээд үргэлэг эхлээд наашаага амтнаа татаад ирэх хооронд чи бас нэлээд удаж байгаа шүү дээ. Тэр хооронд огтоос хөдлөхгүй чимээ гаргахгүй яг нэг ан ирэх цаг руугаа хараад ингээд хөшөө шиг сууж ийл шүү дээ. Тэгээд мундаг төвчээр байна гэж. Тэвчл гэж байна. Одоо анч хүн гэдэг чи одоо төвчээр их хэрэгтэй. Даарсан даараагүй юм шиг сууж иж амтнаа хүлээж иж буудсан шүү дээ. Daарлаа гэд босоод явчих юм бол тэр хүн хий үргээгээд яах юм. Мор хүний мах идэн морны мах идэн шүү дээ. Тийм учраас төвчээртэй зоригтой
тийм л хүн байх хэрэгтэй шүү дээ. Анч хүн гэдэг чинь. Би тэгээд бас бодож исэн. Ер нь нэгдүгээр суудлаа их зөв болж суух хэрэгтэй байна. Нөгөө нэг одоо ингээд одоо суух байрлалаа хүртэл те. Би ингээд нэг жаах ингээд суудсан чинь сүүл рүүгээ миний ингээд хөлж хилээд. Тэгээ ингээд хөдлөхлөөр энэ куртг маань ингээд шажж гнаад. Тэгсэн чи тэнд суусан хашаах над руу муухан хараад идэг. Хашаахыг бодох төр хөдөлмөргүй байдаг. Хөлж хилээд бодох төр хөдөлмөр байдаг. Тэгэхээр л би бодож ийсэгүй энэ аргагүй айхтар төвчээр байдаг юм байна да. Төвчээр байна. Гэтэ бас төвчээрийн хажуугаар яа суух уу гэдэг суудлаа суух байхгүй. Зүгрүүгээ. Тэгээ хөдлөхгүй. Тэгээ удаан энэ одоо зүгээр юм за үргэлээ шүүгээ гараад ирэхгүй шүү дээ. Зүгээр одоо хурдан явлаа гэхэд 2 цаг явна шүү. Харин тийм байлээ. Тэгэл өнжи явж яж ороо ирэхийг бод зарим газар байна шүү дээ. Хол газараас бол. Тэгээд ингээд нэг толгоо молгоо хөдөлж байгааг нь харахад ийм огцон хөдөлгөөн байхгүй лээ те. Зогуухан ингээд удаашруулсан кино шиг гээл те. Ингээд нэг тийм одоо нөгөө цаана хэрэг ан гарч ирвэл тэр нөгөө хөдөлгөөнөө мэдрүүлэхгүй л гэдэг шиг байгаа юм. Тий. Чимээ гаргахгүй хөдөлгөөн их тайв. Чочирч ингэж яахгүй. Тийм л очиртай та. Энэ хамгийн дээдлэлтэй бэк. Тэгээд зоргоо, тэгээд алгаа энэ хоёр. Хамгийн гавд нь тэр байх. Орж ирвэл хаагур орж ирнэ. Орж ирвэл энэ хаагуурч магадгүй. Ер нь орж ирэх ирнэ гэсэн газруудаар нь сууж байгаа байхгүй юу? Ер нь тэг гүйдэл балрын дагажл. За битгаар тэгээд хамгийн төгсгөлд нэрээ суудсан. Гав гэж ярих үтэй нэг. Одоо жимийн уудад гэсэн гав байгаа шүү тийм. Хоёр уулын дунд гав. Ийм газрыг гав гэж нэрлэдэг юм уу? Жаадаг ч гэсэн бо. Жаадаг гэхээр бас буруу болчихно. Гавл хоёр уулын дунд. Ийм гавл байхгүй. Эндээ өндөр өөртөө эндээ ийм хийц артаа. Энийг гав гэж тий. Ер нь бол гаваар дамжиж орж ирэх магадлал өндөр юм байна дээс. За яг балраа дагч ирнэ. Балдар дагна. Тий, балраа дагч ирнэ. Хаана гүйдэг балартай тэр жимээ дагж явна. Богц. Тэгээ энэ баруу гээд нэг юм хоёр аянд авч явдаг, анд явдаг юм хоёр сав байна. За эднийг та ялгааг нь хэлж өгөөч. Яагаад ийм энийг бол одоо богц гин. Энд бол одоо зөв нэг ойр зуурынхаа барьж байгаа бол богц. Богц. За энэнд бол ойр зуурынхаа одоо тамхи тарай. Тэгэл одоо хүнснийхаа юмыг хийгээд явчихна. за Тэгээ энэ бол зүгээр нэг ойр зур хэрэгэлдэг л юм. Энэ богц гэдэг богцсон юм. хийдэг. За. За энэ баруун нь ямар учиртай? Тэгээ энэ барв бол одоо тэгэл анчин ер нь барвтаа явж ижил одоо юм алдсан юм хийх сав гэдэг чинь энэ барв байх. Энэ барв бол ер нь нэг дунд зэргийн хийцний л барв. Хэмжээгээрээ юу? Хэмжээгээрээ бол. Энэс том гэж бас байх уу? Бас бай. Том байхлаар хэр том болж байна? Энэс өндөр байна, өргөн байна. Тэгээ одоо том жиж үхрийнхаа өмөр хийснээс шалтгаал. Энд чинь богц энэ баруун хоёрын материал хоёлаа үхрийн ширүү. Үхрийн шир байна. Богц бол ерөнхийдөө л булгарч үү дээ. За. Тийм зөвөр нэг ойр зур ингээд төв гадаа явахтаа ингээд аваад явчихдаг. Энэ бол ерөнхийдөө л ан гөрөнд явахтаа л авч явдаг. Догоо чангаа хийн, аягныхаа хийцийг хийн. Энэ дотор махшилээ хийчин. Агахаа шуу аллаа гэхэд одоо нэг талдаа л нэг хөл махна орно шүү дээ. За. Миний анзаарснаар бол баруун гэдэг нь ингээд ийм ингэж сунж тогтсон тий одоо ийм өргөнтэй. Богц нь бол дээрээсээ доошоо ингэ сундах. Нарийнхан ийм хэлбэртэй байгаад тийм тий. Тэгээ материал нь хоёр өөр байх нь байна. Дотор нь хадгалдаг зүйл нь бас арай өөр байх нь байна тий. За тэгвэл ийм учиртай савнууд байх нэ. Энд ч одоо тэ нэг гахаа хоёр хөл мах орж шүү дээ. Нэгэнд нь үү? Тий. Хавсраа тийхэд тэгэл орно. За. Хэмжээ нь бол том юм чинь. Яхаа ингээ авч ийсэн учраас л бага юм шиг харагдаж байгаа. За энэ зүүн нэг тург авсан байна да. За энэ үү? Тий. Зүг нь бол зүг нь одоо энэ
зүү хоошоогоо маягтай. За. Энэ бол буг байна. Бугын мөр бол одоо том. Согооноос илүү том учраас мэдэгдэнэ. За. Согоо бол нарийнхан жижигхэн дүү. Энэ шиг тийм том байхгүй учраас согоо гэдэг нь тург гэдэг юм бол ингэж олж өгч байгаа юм да. За. Аваас учиртай юм байна те. Энэ ийм бөөрөнхий сал юу хумстай байдаг аахгүй чаны мөрч. Энийг 2 чанаа ингэж явсан байна. За. Тий. 2 гэдгийг та 2 гэдэг нь яг хуу гიშгэлтээр нь хараад. гიშгэлтийн хараад том жиж 2 мөр байна. За. Тэгээд тийм учраас 2 чанаа явжээ гэж. За. Арай эр охиныг хэлэх юм шиг. За тэгэхгүй. Арай тэгж бодлоо. Тэгж бодлоо яриад яах вэ? За. Нэг бид нэг отогт байж хад нэг онгой баягээ барьсан нэг малгайгаа хаяад тэгсэн өнөрлж үзээд юу гисэн гэлээ. Тий. Яг тэр ч онгойтой яах. Нэг манай нутгийн одоо нэг тийм хөвч хүн тэгж ярьж онгой бодож ирсэн ба. Юу гисэн гэлээ та тэрийг нэг. Жаны мөрөн дээр очиж малгайгаа ингэж хаяад үзсэн. Тэ аваад өнөрлээд. За өглөөний 4 цагт явсан байна. Энэ гिचий чана явсан байна. Мэдхгүй хүндвэл тэр ч одоо харин тэгэн штэ. Ямар мундаг мэдэж байна. Тий, яг бас тэгээд алиалж байгаа юм байна. Алиалж одоо тоглож ярьж байгааг л тэгээд сүүлдээ нөгөө яриа худлаа болчихгүй юу? За. Хэрвээ надад тэгэл ярих юм бол хөөх энэ үнчт ямар мундаг мэдэж байна л гэх юм байна. Бас мэдтэйг нь мэдхгүй юм бол яаш тээ. Одоо итгэхээс өөр аргагүй. Энэ хэд хоногийн өмнө явсан мөр? Энэ бол нэг 5-6 хоногийн өмнө явжээ. Нилээ хуучирсан мөр гэх үү? Хуучирсан байна. За. Ер нь тэгтэр бол анчин хүний хувьд нэг том эрдэм бол мөр хөөх тий. Одоо мөрөө таньжээж хөөжиж л алан штэ. Мөрөө мэдэхгүй л яах вэ? Одоо тург согоохоо мөрийг мэдэхгүй гахаа мөргээд буруу хөөгд тэгэл өдөр алдсан штэ. Тэрэн дотроос одоо гахаа мөрөө мэддэг тург согоохоо мөрийг ялгаж мэдж байгаа хүнийг л одоо анчин хүнлэг гэлгэнтэй. Одоо тэгэхээр яадгийн энэ мөрийг та өөрөө ажиглалтаараа ингээд олд тогтоогоод байна уу? Аль эсвэл ингээд хүн танд хилж өгдөг юм анханасаа? Гэхдээ чи анх одоо дээр үеийн хөгшөө анч нар чинь дагуулж аваад за энэ гахаа мөр байна. Энэ тург согооны мөр байна. Тэгээ ийм гахаа мөр болохоор ийм байна гэд заачихгүй. Тэгээ нүдлээд авчих. Тэгээд нөгөөтгөө ингээд дагаж явсаар байгаа сүүлдээ одоо тэгээд өөрөө таньдаг болоод ер нь баг багшлах маягтай юм ярьдаг болчих шүү дээ. За. Би зүгээр нэг сонирхуулаад ярив. Энэ манай тод манлаа дорж руугаа энэ цагаалаас өөлдий халдан гэнэ ойг үнтэй тухайн үедээ үнтэй тийм азар авсан. Тэгээд авсан жилээ аймаг төрүүлээ дараа жил уйж жагаад жилэн болоод бүр одоо манай малын эмчүүл одоо хүн шиг цагаар тарьж ингээд өөр өөдөө гарахгүй. Тэгээ би яг хуу зүгээр тоглоомч гэдэг юм уу яг зүгээр нэг дэми дууссан юм хэлэхгүй юу. За дорж руугаа та юу яа. Баагуун дант гэдэг юм л олоод хэлийн 3 арчдаг гинэ. Тэгвэл одоо энд босон та. Гэт би яг нэг тийм хөгшчүүлэх дууссан яриагаа хэлэхгүй юу. Гэхдээ тэгвэл тэрийг одоо яаж олох уу одоо арга хэмжээ арга ямар тал бай хүмүүнд байх уу гэ. Тэгээ би тоглоод за манай энэ улсын анч тийм толтой доломжуу гэдэг үг баян хошоонд байдаг вэсэ. Доломжуугаа дээр очивол бас хуучны хүнд нэг юм байж магадгүй дээ. Та яг асуугаад үзэхгүй юу мө худлаа цвэж магадгүй үнэнч байжээч магадгүй та үз. Тэгээд өвгөө харин маргааш нь давч очиод нэг жоох юм олж ирсэн баг. Дээрвээс л хадгалж ирсэн байх л да тэр өгшин. Тэгээд тэрийг үгээр одоо нэг 3 хэлийн арчаа. Тэгээд тэр азар сэгсэн шүү дээ. Тэр үнэн байх гэж байна уу? Тэгэхээр би
бас их баталгаатай юм байна гэж ойлгосон. Тэгвэл манай энд бол тэр болгон олддог юм уу? Одоо тэр чинь бас бизнесийн талдаа бас үнэтэй юм шиг байна юм уу? Хориотой болохоор тэр болгон хүн алах. Яг хоо дээр үед бол тийм хорой байсан юм уу гэдэггүй. Бас яг хоо дээр үе хөгшчүүл хадгалцсан л байсан байна лээ. Энэ хүртэл бидэнтэй цуг байж анчны тухай багч болов мэдлэг авсан та бүхэндээ их баярлалаа. Ингээд анч нэвтрүүлэг үгээр төгсөж байна. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.